өрөөдөрөө мистик хүүг харадуулаарай энэ тэндгүй инээд бэлхэж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадам тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэж хамтдаа тэрэг хатаа нэстэггүй нааш ирж юм бүх шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотын итгэж тийм байна ямар гоё юм бэ Сайн хүүхдүүдээ мөнхийн хотын нэвтрүүлэг эхэлж байна. Найзуудаа нэвтрүүлгээ дуустал нүцгээ мартваа. Өнөөдөр хоёлоо үнэхээр сонирхолтой зүйл хийн. За ямар зүйл хийх юм? Ямар зүйл хийхээ гэхлээр бидний байнга хийдэг энгийн зүйлтэй маш төстэй. Чи таах гэж оролцоо. Энгийн зүйлтэй маш төстэй. Тэгвэл дэшээ тийм ээ. Гэхдээ хүүхдүүд бид нэр юу хийдэг вэ? Тоглодог. Тоглодог. Тэгвэл тоглоом тоглоно өнөөдөр. Ямар гоё. Ямар тоглоом тоглох юм бэ нэстэггүй? Ямар тоглоом бэ гэж юу? Бас л хүүхдүүд бидний тоглодог тоглоом. Гэтэ арай ондоогоор тоглоно. Аав ээж болж айл гэрлэж тоглох юм уу? Яг зөв. Шүтэрхий чи яаж мэдсэн? Яг гэвэл бид нар чинь дандаа л айл гэрлэж тоглодог штэ. За тэгвэл айл гэр болж тоглоно. Гэтэ арай ондоо. Би олон янзын дүр болж тоглоно. Тэгээд би яах юм? Чи болохоор нэг л дүр байна. Би яа ямар дүр болох уу? Би аав нь олно. Чи охин олно. За ойлгомжтой аваа. Одоо тэгээд би юу хийх вэ? За одоо ингэ. Хоёлаа тоглож эхлэхөө. Тэгье. За. Гү наа чи юу юм бэ аваа? Энэ үү? Энэ бол талант. Таланта. Талант гэж юу байдгийг? Талант гэдэг нь болохоор дээр үе нэг улс орны мөнгөнд тэмдэгдсэн. Тэгвэл манай монголоор болохоор төгрөгнүүд гэсэн үг юм уу тийм ээ? Ойлголаа. Талант гэж нэрснийг учиртай юм байл шүү шүдэрх юм. За. Сайн байна уу мөнхөө? Сайн байна уу аваа? Аав нь охиныгоо хүүгээ додцлаа. Тэгсэн мэт тий. За миний охин хичээл ном хийсэн үү? Хичээлээ яа? Хийчихсэн. Одоо найзуудтайгаа олзаад ээж чинь. Тэгвэл ээжтэй тусалсан уу? Ээж байхгүй байгаа ч нэстэг үү? Ээж байгаа гэж тооцож байгаа. За. Ээжтэй тусалсан аваа. Аяг тавгийн хураахт нь угаахт нь тусалсан уу? Тусалсан. За тэгвэл хичээлээ хийсэн гэд аав нэг талаант өгье. Та боолтой мөнгө өгч байгаа юм уу? Баярлалаа би баян боллоо. Ямар гоё. Баярлалаа. Би тэгээд нэг бас харааш урдсан. Тийм үү? За тэгвэл дахиад нэг талаант өглөө. Баярлалаа. Ээжтэй тусалж аягийг угаасан гэд дахиад нэг талаант өглөө. За баярлалаа. За гурван боолтой мөнгө өгч шүү. Яа? Би нэг бамбар шабаас аягүй гойсоо харсан шүү. Тийм үү? За өнөөдөртөө 3 талаант авахд болно. За одоо 3 талаантаа миний охин үнэхээр үр ашигтай сайн хэрэглээрэй за. Үр ашигтай сайн хэрэглэнэ гэхээр гой чихэр авчихнэ. За одоо би 8-аад чинь би дэлгүүр юм шүү. Тэг чи та дэлгүүр очиж байгаа юм аваа. Би гинт хоёрчж байгаа байхгүй шүү дэрхээ. Тийм. За Тэгвэл одоо миний аав биш худалдаж чадсан гэсэн юм уу? Тий. За тэгэл би гой дэлгүүр очиж гай аваарэ. Чихэр аваарэ. Чихэр идэрэ. Даагаарэ. Хамт гай дэлгүүр заяа. Гаваад. Чихэр аваарэ. Сайн байна уу худалдагчаа? Сайн байна уу? Би чихэр авах гэсэн. За мэн. Шүтэрхий харддаггүй чихэр. Тийм үү? За мэн. За чамд ингэж чихэр өгч. Дахиад чихэр авчи би өөр таа. За мэн чихэр. За бай. Миний дундаа ах уу? Ундаа уу? За ундаа. Нэстэггүй дандаа харагддаг юм болохоор онцгүй. Зүгээр шүдэрхий. За одоо буцаад аав дээр ирлээ. Аа би чихэр
таны өгсөн бааттай мөнгөөр 2 чихэр аваад 1 ундаа аваад тэгээд дуусчихсан. Дуусчихсан. Юу авсан гинэ миний охин? 2 чихэр маттай чихэр тэгээд 1 чихэр ундаа авсан. За 1 чихэр ундаа аваад моттой чихэр 2-ыг аваад идсэн чинь ямар байсан? Гоё байсан. Гоё байсан аа. Харин миний охинд одоо юу байна? Надаа одоо юу? Юу чахгүй шин. Юу ч байхгүй юу? Тийм таны өгсөн мөнгнөөс үл үлдээгүй. Оо тийм үү. Миний охин гэрийн даалгавраа хийсэн үү? Хийгээгүй юм уу? Тэгвэл өнөөдөр талаант өгөхгүй. За миний охин одоо гэрийн даалгавраа хийчээ дэр. За тэгье. За гэрийн даалгавраа хийцэн заяа. За хийцэн. Миний охин гэрийн даалгавраа хийсэн үү? Хийчтэй. За тэгвэл гэрийн даалгавраа хийсэн чинь нэг талаант өгье. За баярлаа. Аваа би юусоо ойлгохгүй наа. Та яагаад надад талаант ингээ юм хийсэн болохоор надад талаант өгөөд байгаа юм бэ? Энийг юунд ашигладаг юм? Ямар альва нэгэн зүйлийг авахд ашиглана шүү дээ. Тийм үү. За. Шүдэрхээ. Яхан ээжтэй тусалсан уу? Тасалсан. За тэгвэл дахиад 2 талаант өгье. За. Тэгээд 3 талаантаа алдаа да. За миний охин одоо 3 талаантай үр ашигтай хэрэглээрэ. Аваа. Би үр ашигтай хэрэглэнэ гэж яг юу яриад байгааг би юусоо ойлгохгүй байна. Юу яриад байгааг ойлгохгүй байна гэж үү? Тий, үр ашигтай гэхээр би уулансаа 2 маттай чихэр 1 ундаа аваад үр ашигтай үрчтэй гэсэн чинь айгүй хурдан дуусаад надаа юу ч үлдээгүй. Тэгэхээр энэ л үр ашигтай биш юм шиг байна. Тийм ээ, шүдэрхийн. Хавьяхан. Дэлгүүр татсан чинь дэлгүүрийн хүн миний охинд ямар юм өгсөн? Харагдгүй 2 шиг маттай чихэр 1 ундаа гэсэн. Харагдахгүй байна уу те? Тэгвэл энэ удаа миний охин харагддаг юм авчраарай. Харагддаг юм авчаарай. За тэгье. Эсвэл хотлож чадаарай. За. Хотлож чаа. Маарай. За. Би харагддаг юм авах гэсэн. Харагддаг юм аа? Тий. Харагддаг юм гэж юу юм? Анхдаг авчлах уу? Болно. Тэгвэл анхдаг талантын үнэтэй. 3 шиг талантаа. За авъя. За. Нэг тавч. За. Гэнэ. Хөөе аваа. Би онгоц аваад ирсэн. Тийм үү, ямар гоё юм бэ? Ямар гоё онгоц вэ? Би харагддаг аваад ирсэн. Одоо энийг яах вэ? Энэ үү? Ингэрэ тоглоно. Наа чи тэгэхээр үр ашигтай зүйл зориулсан гэсэн үг мөнгө? Лавтаа бил хийх юм уу? Хачаагаас нэстэггүй чинийх штэ. Шүдэрхийн. Энэ тоглоом ямар ч хэстэй хэлснийг би чам тайлбарлаж өгөө. Цаадаг би яг сайн учрыг ойлгохгүй ямар ч байсан мөнгөө үр дүнтэй зүйл хэрэглэх хэрэгтэй гэдгийг л би ойлгож авлаа. Бас нэг талаараа өөр утга агуулж байгаа. Гэтэ саний мөнгөтэй салбаатай гэсэн. Ямар ч хэстэй гэхлээрэ мөнгөө бид нэр хүүхдүүд мөнгөтэй болохоор ихэвчлэн идэх зүйл идэх юм аваад тусгачдаг. Тэгдэг штэ. Бид нар идэх юм авсан ч вэ, аваагүй ч вэ эцэг их маань биднийг хооллохын тулд тоол унд бэлдээд үргэлж хоолж идэг. Харин бид нар идэх юм байсаар бас л нэмж идэх юм авч идээд тэгээд яадаг вэ гэхээр тэр маань байхгүй болдог. Тийм учраас би сая худалдагч болохдоо харагддаг юм өгсөн байхгүй. Тийм юм тийм ээ. Тэгэхээр нэстэггүй мөнгөө дуртай зүйлийгээ биш харин хэрэгтэй зүйлийг авахд зориулах хэрэгтэй мэн зүг үү? Гэтэ шүдэрхий хэрэгтэй мөртлөө дуртай зүйлээс байж болно. Тийм үү? Нэрээ тийм ээ шүү тийм ээ? Тийм тэгэхээр зарим ухаантай найз нар маань зарим ухаантай хүмүүс яадаг гэхээр ээж аваахаа өгсөн мөнгийг цуглуулаад зөндөө олон болгож агаад тэрнгээрээ бүр том зүйл зарим нь ундаг дугаа авсан гэсэн шүдэрхий. Тийм үү? Тийм. Хин хүүхдүүд ээж аваараа гуйларж байгаа ундаг дугаа авдсан шүү дээ. Зарим нь л тэрэ цоглуулж агаад ундаг дугаа авсан хэлээ. Ямар гоё юм бэ? Би ч гэсэн тэгвэл мөнгөө цоглуулнаа. Тэгэхээр бид нар за би ингэж таацсан шүдэрхий. Ундаг дугуй 5,000 төгрөгийн үнэтэй гэж бодъё зүгээр. За. Гэхэд 5,000 төгрөгөөр ундаг дугуй авах 5,000 төгрөг хэдэн чихэр авч болох вэ гэдгийг бодоод үзтээ. Чихрийг маш ихээр авах байгааз
Тийм ээ, чихрийг маш ихээр авах юм байна. Гэхдээ бид нар чихрийг идээд дуусах чинь тэр чихэр дахиад байхгүй. Харин ундаг дугуй хичнээн унсан хичнээн тэрнгээ тоосон байсаар л ах болно. Олон жил хэрэглэн штэ тийм ээ Нистако. Тэгээд яах вэ гэхлээр тэр хөлт ундаг дугуй унсараад улам ундаг дугуй болно. Тэгэхээр яагаад талант гэж нэрлсэн тухайг чамд ярьж өгөхөө. За тэг. Талант гэдэг үг нь нэг гадаад үг байд юм аа. Talent гэдэг үг. Талент. Юуг судахтаа үг юм болоо Нистако? Talent гэдэг үг нь болохоор авьяас чадвар. Тэгэхээр авьяасыг нэг талдаа талант гэж нэрлэж байгаа гэсэн үг үү? Тэгэхээр яадаг вэ? Бид нэр авьяас ямар нэгэн зүйлийг сурч мэдэж чаддаг мөртлөө тэрийг хөгжүүлэхгүй байгаа л гэдэг. Харин зарим хүмүүс хөгжүүлээд жижигхэн жоохон зүйл чаддаг байснаа тэрийг хөгжүүлсээр бүр мундаг болчдөг. За би ч юм одоо нэгэн сургаалт зөвлөл үлгэр ярьж өгье. Цаадаг. Үлгэр ярьж өгье гинэ бамрашх минь. Хоёлаа түрүүн аав ах хоёроос тоглосон шүү дээ. Тэгээ энэ удаагийн түүхэл дээр хараа ондоо. Эзэн боол. За боол нарын хооронд болж байгаа түүх юм уу? За би эхэллээ шүү. За. Стewart-ийн цагт нэгэн эзэн байжээ. Тэр эзэн ямар хүн бэ гэхээр 3 ширхэг зарцтай хүн байж. Тэгээд яасан бэ гэхээр 3 зарцтай эхний зарцыг дуудаад 1 2 3 2 за байж байгаарай. Эхнийхээ зарцыг дуудан гутаа. За би чамд 3 ширхэг талант хариуцуулж үлдээлээ гэд 3 ширхэг үлдээсэн байна. За. Тэгсэн чи яасан болоо? Тэгээ болоогүй шидэрхээ. Тэгээд дараа нь яасан бэхлээр дахиад нэг зарцаа дуудаад. За би одоо явлаа. Тэгээ би чамд 2 ширхэг талант хариуцуулж үлдээлээ. 2-ыг үлдээсэн. Тэгээд хамгийн сүүлчийнхаа зарц дээр болохоор яасан бэхлээр би чамд 1 ширхэг талант хариуцуулж үлдээлээ гэсэн байна. Хөөе Нистако, эзэн хаашаа явах гэж байгаа юм болоо? Эзэн үү? Эзэн ямар ч л исэн байгаа газараас хол явах гэж байгаа. Тэгээд энэ 3 зарцад яагаад ингэж өөрөөр тоотой бааталтай мөнгө үлдээч юм? Энэ 3 мөнгийг хариуцуулж үлдээсэн баггүй юу? Энэ мөнгийг сайн хадгалж агаарэ, ингээд байлгаж агаарэ гэд. Хадгалаад байж байгаа юм уу? Тэгээд бас хэрглэж болно. Хэрглэж болно. Хөөх тэгвэл эзэн зарснартаа гоё мөнгө өрөх боломж олгосон биш тийм ээ? За мөнгө өөхтэй. Хөөх тэгвэл эзэн нь боолуудаа мөнгө өрөх боломж олгосон биш тийм ээ? Үгүй шүдэрхэн. Яасан бэ гэхээр нэг үржүүлж улам их болгоорой гэж гисэн. Таалгуур гэсэн юм шүү дээ тийм үү? Тэгээд ирсэн чинь яасан бэ гэхээр эхний зарц нь 3 ширхэг талантаа 6 ширхэг болгочихсон. Хөөх яасан мундаг юм бэ? Тэгээд яасан бэ гэхээр чи үнэхээр мундаг байна. Тийм учраас чамд 6 ширхэг хотыг захирах эрх өглөө гэсэн. Хөөх ястаа мундаг. Тэгээд тэр 6 талантыг тэр зарцтай өгсөн. Ямар гоё сайхан сэтгэлтэй. Эцэн би хоёр дахь нь яасан бол? Хоёр дахь нь ирсэн чинь яасан бэ гэхээр 2-ыг авсан зарц нь 4 болгоцсон. Тэгээд зарц нь эзэн яасан бэ гэхээр үнэхээр сайн байна, мундаг байна гэж хэлээд дахиад 4 ширхэг хотыг захирах эрх өгсөн. Тэгээд 4 талант нөөрт нөгцсөн үү? Тэгсэн. Ямар гоё юм бэ? Тэгвэл нэгийг ч бас тэгсэн байх та тийм ээ? Харин нэг нь тэгээгүй. Яагаад? Нэг нь яасан бэ гэхээр та уухтай хахир хатуу эзэн учраас би энийг булдаад ноцсон. Тэгээд одоо энийг аав гэдэгсэн. Нэг сүүлийн зарцсан залхуураа тэгээд бас эзнийг бас муугаар хилээд мөнгөний нууцсан юм шүү дээ тийм ээ? Таалгаврыг биелүүлээгүй юм байна. Тийм. Тэгээд тэгсэн чи яасан бэ гэхээр эзэн тэр зарцыгаа шийдгээд тэгээд ямар ч хот захирах эрх өгөөгүй. Тэгээ яасан бэ гэхээр энэ нэг талантыг нь 3 талантаа 6 болгосон тэр зарцтай өгсөн. Тийм үү. Тэгэхээр Нистако нэг хэрэгтэй юм тийм ээ?
бид нар төгөгдсөн зүйлсийг бид нар май санаа ашиглаж хэрэглэж явах хэрэгтэй байна тийм үү? Яг зөв. Яг ёстой гэхээр бид нар хариуцаж авсан зүйлсээ бид нар за иймэрхүү л хахад болно гэж эсвэл залхуураад ийм л байсан, ийм л хэвээрээ гэж үлдээх юм бол энэ нь ямар ч хариуцлагагүй өөр дээрээ дараа нь ямар ч ашиггүй гэсэн үг. Харин хариуцаж авсан зүйлээ маш хичээнгүй итгэмжтэйгээр хийх юм бол илүү их амжилтанд хүрч олон зүйлтэй болж чадна гэсэн үг юм байна тийм үү? Яг зөв. Одоо нэг шиг зүйл хариуцаж өгсөн байлаа. За жишээ нь ээж аав нар гэрээ хараад үлдээрэй гэсэн байхад тэр хүүхэд гэрээ зүгээр харахгүй харин ч цэвэрлсэн байвал үнэхээр сайн гэсэн. Үүнтэй адилхан бидэрт оногдсон авиас чадвар гэж байдаг. Хэрвээ бид нар авиас чадвараа хэрэглэхгүй хөгжүүлэхгүй байгаадах юм бол тэрийг чадхаа болчдөг. Яг нэг талантаа аваад алдсан тэр зарц шиг. Харин хөгжүүлсээр явах юм бол улам их болно. За би айлгаж авлаа нэстэггүй. Өнөөдрийнхөө мөнхийн хатганаар өөр төгөгдсөн зүйлээ май санаар хийж дуусгах хэрэгтэй. Бас өөрийнхөө авиасыг хөгжүүлэх хэрэгтэй. Бас өөрийнхөө хэрэгтэй зүйлд мөнгөө үр дүнтэй хэрэглэх хэрэгтэй гэдгийг ойлголаа. Өнөөдрийн мөнхийн хатганы нэвтрүүлгээр бид та бүхэнд маш олон зүйлийг нэг дараа ойлгох гэж хичээлээ найзуудаа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань өндөрлж байна найзуудаа. Мөрөөдлөө нисцгээе. Найзуудаа харанхуйч гэрэл дээрээ Хааны хүүхдүүдээ баяртай.